Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд бас үйл явдлыг томилог хүргэе. Католик шашны тэргүүн Францис таал төгсөн. За түүний оршуулах ёслол боллоо. За үүнд 400 мянга гаруй хүн оролцсон байна. За үүний ёслол дэлхийн өнцөг булан бүрээс католик шашны сүсэгтнүүд болон дэлхийн одоо улс орнуудын удирдагч төр засгийн тэргүүнээр оролцсон ийм томоохон хэмжээний ёслол болсон байна. За энэ удаагийн ёслол нь 2005 онд болсон Ромын пап Йон Паул 2 дугаарын одоо оршуулах ёслолын дараа болох томоохон хэмжээний Италийн Ром хотно болсон арга хэмжээ болсон байна. За энэ ёслол нь бол олон зуун жилийн зан үйл, за дээрэс нь бол асар том хүрээг хамарсан, за мөн логистикийн болон аюулгүй байдлын ихээхэн өндөр түвшин зохион байгуулагдсан арга хэмжээ боллоо. За Ромын католик шашны тэргүүний хувьд цус харуулт зүрхний дутагдлын улмаас 88 наснда таал төгссөн. За түүнийг таал төгссөний дараа Пап ламын цогцыг 3 өдрийн туршид олон нийтэд нээлттэй тавьсан. За 16 дугаар зууны үеийн Гиген Петрийн сүмийн тахилгын ширээнээс цагаан бэлэтэй 14 хүн зөөж задгай талбайд авчирхад олон түмэн тэнд цугласан хүмүүс алга тассан байна. За оршуулах ёслолыг удирдсан Италийн кардинал Жованни Баттиста Пап Францис цагаачдыг халамжилж инх тайвны төлөө байнга мөргөл үлдэж байсан зайныг зогсоохын тулд хилцээр хийх шаардлагатай байсныг онцолж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцгийн ач холбогдлыг өгүүлж байсан гэж олонтой ярьсан. За үүнийг нь сонссон сүсэгтнүүд алга ташин хүлээн авсан байна. За мөргөлчдийн хамт цагаачлалын асуудлаар Францистай олон удаа зөрчилдөж байсан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, түүний эхнэр Мелани Трамп тэргүүтээ 150 гаруй орны удирдагчид ирсэн байна. Мөн бусад зочдын тоонд 2024 оны 6 дугаар сард Италийн Бугалед болсон 7-гийн бүлгийн дэд хэмжээний уулзалтаар Пап Францистай хамгийн сүүлд уулзсан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Жо Байден, Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей, Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, Жулиан Ассанж, за мөн Их Британий хунтайж Уильям зэрэг ийм нэр хүнд бүхий зочид оролцсон байна. За энэхүү арга хэмжээг сурвалжлагаар дэлхийн өнцөг булан бүрээс 2000 гаруй сэтгүүлчид Ромыг зорьсон. За нийтдээ 90 минут үргэлжилсэн мөрөглийг 220 кардинал, 750 бишоп, 4000 гаруй тахилч нар энэхүү ёслолд оролцсон байна. За Францисыг хамгийн сүүлд олон нийтийн өмнө харагдсан Христийн амилсан, дахин амилсан өдөр буюу улаан өндөгний баярын нэм гарагт сүйдэлчлийн айдслыг олон түмэнд хүргэсэн. За үүнээс бол хойш бол түүнийг олон нийт хараагүй. За ингээд түүний хувьд тухайн өдрийнх нь маргааш нь таалал төгссөн. За хүмүүсийн хувьд бол түүнийг энэ ням гаргийн хийсэн ажлаар нь бол хамгийн сүлд сананд урсаж байгаагаа илэрхийлсэн. За ингээд түүний оршуулгын ёслолын үеэр Ав Франческо гэж олон удаа бол хүмүүс алга ташиж хашгирсан байна. За талигаач хамблан Ватиканоос Ромын Скелонотх Санта Мария Магgiore сүмд бол бунхлагдах ёстой. За тэгээд тийм учраас түүний шарлыг тусгай автомашинаар эцсийн удаа аялал хийж гудамжаар цугларсан олон түмний дундуур явуулсан байна. За Санта Магgiore сүм нь Ромын олон соёлд дүүрэгт оршдог бөгөөд сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд нэг ч одоо Пап ламыг Ватиканаас гадуур оршуулж байгаагүй. За энэ удаа түүнийг энэхүү Ром хотноо оршуулж байна. Францис бол за мөн одоо Гиген Петрийн сүмэд бол оршуулгадаагүй сүүлийн 100 жилийн хугацаанд анхны одоо Пап лам болж байгаа юм байна. За тэгээд түүнийг бол буршилж байгаатай холбогдуулан гэрээсэлтэнд дурдсан буршиг нь бол чимгэлэхгүй. За зөвхөн буршин дээр нь латинаар нэрийг нь Франциск гэж бичих юм байна. За нэм гаргаас эхлээд олон нийт бол бунхагдан очиж үзэх боломжтой болсон. За үүний дараагаас нийтдээ 30 мянга гаруй хүмүүс цуглаж түүнтэй одоо эцсийн салхаас хийхээр цугласан байна. За оршуулах ёслол дууссан мэгц мөн одоо дараагийн Пап лам хэн байх вэ гэсэн одоо таамаг гарч ирсэн. За таалал болсон Пап ламын хувьд Аргентинаас буюу Латин Америкаас тодорсон анхны одоо Ромын Пап лам болсон. За өөрөөр хэлбэл Европын бус пап болж чадсан. За тэгээд түүний хувьд бол нэлээд либерал үзэл баримталтай гэж яригддаг. 12 жилийн туршид Ромыг удирдсан. За бям гаргаас эхлээд 9 өдрийн гашуудлыг зарлж байгаа. За ингэснээр бол шинэ папыг сонгох нууц сонгуулийн үйл явц 5 дугаар сарын 5-наас хойш эхлэхгүй гэсэн үг. За одоогийн байдлаар бол яг тодорхой нэр дэвшигчид бол гарсан ч гэсэн за эдгээрээс хин нь
яг эцсийн байдлаар пап болох вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. За гэхдээ бол нэлээд олон нийтийн дэмжлэгийг хүлээж байгаа хүмүүсийн хувьд Филиппиний пап ламд өрсөлдөж байгаа лам Луис Антонио Тагал, за Италийн Петро Паролинаар бол эхний пап болохыг нэнд бичигдэж байгаа хүмүүсийн тоонд орж байна. За ингээд энэ нууц сонгуулийн үр дүнд бол дараагийн папыг тодруулах юм байна.